За үзэгчтэй улсын хорд дур төвийн хэлгийн дүрс онцлогооны төвөөс үзэгч та бүхэнд энэ удаагийн нэвтрүүлгийг бэлтгэр гэж байгаа. За дүрс онцлогооны төв бол бид түрүү хэлсэн радиолог, ангиограф гэсэн хоёр хэсгээс бүрддэг. За яг одоо миний ажууд бол радиологийн төвийн тасгийн эрхлэгч янг шаргалаа өдрийн танд. За радиологийн тасаг гэхээр те яг ямар одоо нөгөө онцлогоо шинжилгээ хийгээд байна. Та бас тасгийнхаа үйл ажиллагааг танилцуулаач. Мэдээж нөгөө радиолог гэхээр мэдээж нөгөө техник тоног төхөөрөмж гэдэг ингээд юм байх гэдэг байгаа шүү дээ. Манай тасаг нь болохоор одоо эхо шинжилгээ, рентген шинжилгээ, компьютер томограф, MRI шинжилгээ. Манай тасаг багтдаг байгаа. За манай тасаг нь нийтдээ 10 инч, 11 техникчтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг сүлэгчтэй. Нөгөө мэдээж нөгөө компьютер томограф гэдэг ингээд ингэхээр эмчээс гадна нөгөө техникч ус их чухал юм шиг байгаа юм тий. Ер нь бол яг багийн ажиллагаа тий. Бид нар нөгөө нэг техникчийн авсан зураг дээр дүн шинжилгээ өгдөг учраас тийм. Ер нь бол тас багийн төлөвт ажиллагаа гэсэн. Одоо танаа энэ юу чинь ачаал ихтэй юу? Ихтэй. Одоо нөгөө нэг манайх чинь 19 оноос хойш дүрс онцлогооны төв болоод тэгээ нөгөө үйлчлэг хүрээ гисэнтэй холбоотойгоор ер нь бол өдрөөс өдөрт ихсэж байна. Ер нь өдөрт одоо яг танаа тасгаар тэг хичнээн ингэж одоо эргэлдчихэд юм бол ойролцоо баримжаа тоо байгаа юу? Ойролцоо онцлогоогоор л яг таантай. Зөв. Тэгвэл хамгийн их ачаал авдаг одоо онцлогоо нь юу байна? Хитайн шинжилгээ. Хитайн шинжилгээ нь одоо өдөрт ер нь бол 100. Манайх ч амлалтароос гадна яаралтай төрөмслөмж 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр тэр одоо жижүүрт 24 цаг хондог гэдгээрээ тоон бол ихсдэг. За рентген шинжилгээ мөн адил. Өдөрт бол 2 канитар бараг 200 шинжилгээ хийдэг үрчил сэргийлэлтэйгээ. За компьютерийн шинжилгээ нь бол өдөрт одоогоор нөгөө нэг хүлээгдэл ихсэж байгаатай холбогдолтой бид нар нөгөө 2 ээлжээр ажиллаж байгаа. Тэгэхээр өдөрт бараг компьютер нь 60 шинжилгээ, 60-аас 70 шинжилгээ хийж байна. За MRI шинжилгээ бол өдрийн цагаар 25-30. Тэгэхээр бид нар энэ олон шинжилгээг авал өдөрт бараг 500-600 ажиллаж тийм байх тийм. За эмчудаа бас тасгаан танилцуулахгүй юу тийм. За манай тасаг нь эхлээд одоо энэ хүлээлгийн хэсэг, бүртгэлийн хэсэг гэдэг энэ хэсэгтээ бүртгүүлээд за аль шинжилгээнд орох ч байгаа гэдгээс хамаарат за эхо шинжилгээнд дээр орох ч байгаа бол одоо эндээс дуудчихдаг. Тэгээ тухайн нөгөө цаг нь болсон үнэ цагаар нь дуудаад шилждэг. Эхо шинжилгээ нь одоогоор кабинет тамлалторын 2 эхо ажиллаж байгаа. Тэгээ тасгийн 1 эхо. За энэ болохоор MRI шинжилгээ. MRI шинжилгээнд орох ч байгаа хүмүүс мөн адил зөвшөөрлийн хуудас аваад тэгээ эсрэг зарлцтай болоод орохгүй. Үдээ нөгөө шинжилгээний хадлаар тайлбарлаад тэгээ шинжилгээнд ороод техникчтэй эхний ээлжинд уулзаад тэгээ эмчтэй тайлбарладаг байгаа техникч нь. За энэ хэсэг рүү одоо юу бах вэ? За энэ болохоор манай тасгийн эмчнэрийн өөр байгаа. Бид нар болохоор нөгөө эхо шинжилгээ эмчин нөгөө нэг яг хажууд нь үзэхээс гадна рентген зураг болон одоо MRI CT шинжилгээний хариуг энэ эмчнэрийнхээ өрөөнөөс бичдэг. За нөгөө дүүжтэй бичээд энэ гэсэн үг шүү дээ. Хоёр эмчнэр өрөө. За энэ болохоор компьютерийн шинжилгээ. Компьютерийн шинжилгээ нь одоо баг өдөрт өмнө нь 30-аас 40 ордог гэсэн бол одоо 2 дахин ер нь ихссэн байна. Тий. За энэ болохоор рентген зургийн 2 өр байгаа. Тасаг амбалтоор за урьдчил сэргийлэх үзэсгэлэн рентген зураг чээж яас үе мөч. Тий. Тэгээд хаалганы дараах хяналт болно. Нөгөө тооцогчтой рентген зургийн бас харалтын шинжилгээ гэдэг. Одоо MRI шинжилгээ нь ер нь бол бусад рентген, эхо, компьютер томографи шинжилгээнээс арай нэг илүү тийм агсан түвшний ядаас тийм зураглал 3 хэмжээс дүрслэл гаргаж авдаг. За энэ надад ажиллах механизм болохоор хүний биеийн ус төрөгчийн хатныг одоо халааж компьютерийн тусламжтайгаар дүрслэл болгож авдаг. Ер нь энгийнээр ойлгол тийм арга технологи. Тэгээд манай дээр бол одоо тооцогчтой болон тооцогчгүй гэсэн одоо 2 төрлийн сонголтоор одоо хүний бие организмд хийж болж байгаа одоо толгой, бүтэн нурууны эмра болон хөвлийн багаарцаг,
MSG үе мөчтийн шинжилгээнүүд бүх төрлийн шинжилгээнүүд одоогоор хийгдэж байгаа. За одоо жишээл энэ дээр болохоор ингээ унал таталттай хүн дээр би хоёр эпилепсийн протокол нэмэх гээд одоогийн байдлыг бэлтжээ сууж юм л да. Энэ нь болохоор одоо чамархаан тэр хэсгийг нь илүү одоо стандарт 5 мм-ийн зузааны цэцлэгтэй явдаг бол тэр таталт өгж байгаа хэсгийг нь 3 мм-ээр илүү ингэж нэмгэн зүсж өгөөд энэ хүний одоо дараагийн хагалгааны эсцлийн асуудлыг нь одоо эмчтэйгээ нийлээд одоо аншаа ялгаа онцлогыг хийж өгөөд шийдэхэд илүү олж холбогдолтой. Ингээд гих мэтчлээ ингээд шинжилгээ тус бүр дээр ач холбогдолтой юм маш олон байдаг. Одоо манайх G-ийн Discovery MR750W гэдэг маркийн 3 Tesla ямар аахгүй. Тэгээ энэ ингээд цэвэр соронзоорноор ажилладаг. Тэгээд шинжилгээгээ ингээд хийгээд мэдээ соронзоорны одоо хомогенетик энэ төр үүсэж байгаа. Тэрэн дээрээ соронзоорны чадамж энэ төр одоо багасдаг. Тэрийг нь болохоор ингээд calibration тохируулга энэ төр хийгээд одоо протокол юмнууд апдейт хийгээд шинжилээд ингээд тухай бүрд ингээд явдаг ба. Ямар шинжилгээ нь өөрөө соронзоо орон ашигладаг учраас янжуулагч цацраг ашиглагдаггүйгээр давуу талтай үйлчлүүлэгчийн бид ямар нэгэн одоо хор хөнөөлгүй шинжилгээ. За тэгэхээр ямар шинжилгээ нь болохоор ихэвчлэн ерөнхийдөө бол үе өмч судас өрмөс болоо одоо нэг хүний тарих за тэгээд нуруу нугас баган нуруу жир өвч мөгөөрс гээд илүү зөөлөн эд судас зэргийг үнэлэхэд илүү чухал ашиглах бүгдэлтэй шинжилгээний арга. За тэгээд манай эмнэлэг нь болохоор ерөнхийдөө бол толгойн тоцгочтой болон тоцгогчгүй. За тэгээд тоцгочтой дотроо перфузийн бол спектроскопи MRI шинжилгээ. За тэгээд баган нурууны шинжилгээ. За тэгээд хэвлийн тоцгочтой тоцгогчгүй MRCP шинжилгээ, бага арцгийн MRI шинжилгээ. За мөн мөчтийн MRI шинжилгээнүүдийг одоо өрсөлдөгчдөд хийж байна. Техникчийн авсан зургийг боловсруулаад за тэгээд тэр зурган дээр нь үнэлт үнэлгээ өгөөд за тэгээд үйлчлүүлэгчийн онш болон одоо эмчилгээний цаашдын тактикт нь илүү одоо тус нэмэр болохоос оншийн мэдээллийг гаргаж өгдөг. Наривчлалтай гаргаж өгдөг. Тэгээд тус онцлогооны шинжилгээ нь өөрөө бусад одоо аргуудаас үзэх юм бол нон инновацийн буюу одоо ямар нэгэн тийм мэс таслын арга ашиглахгүйгээр үйлчлүүлэгчийн оншийг тодорхойлоход хамгийн чухал үүрэгтэй шинжилгээ. Жигмэд жагцын мөхөөлөг. 92 дугаар удамтлагийн дүр санчилгааны техникч. Хэдэн жил ажиллаж байна? 24 дахь жилд ажиллаж байгаа. 24 жилийн өмнө те ер нь одоо яг дүр санчилгааны нөхцөлөд ямар байв? Одоо бол мэдээж одоо хэдэн зуун дахин бараг сайжирсан байгаа шүү дээ те. Сүүлийн бараг 60 жилд энэ эмнэлгийн тоног төхөөрөмж маш гоё болцсон. Анх 2001 онд хавдар судалт шаардлага техникчээр ажиллаж байна. Тэрийг бодвол одоо бол энэ тоног төхөөрөмжүүд маш гоё болцсон. За эрентгийн за хитавай за CT болон MRI чиглэлээр одоо мэрэгшиж сурсан байгаа. За одоогийн байдлаар бол бид дүр санчилгааны тэргүүлэх зэрэгтэй за клиникийн профессор за магистр зэрэгтэй эмч байна. Дүр санчилгааны эмч гэхээр нэг бодлоор яг тоног төхөөрөмжөөр харьяат. За тэр нь болохоор зэрэг тоног төхөөрөмжгүй бол нэгдүгээр хоёрдугаар болохоор зэрэг дүр санчилгааны технологич байхгүй бол бас ажиллах хэцүү. Ерөөсөө багийн ажиллагаа явуулдаг нэгдүгээр. За хоёрдугаар болохоор дүр санчилгаа гэдэг маань болохоор харьцахгүй салбар гэж байхгүй. Анагаах ухааны бүх салбар, хүүхэд, нүүд, мис засал, мэдрэл гэж бүх салбартаа харьцдаг. За манай эмнэлэгт болохоор шинэ ажиллагаа эмнэлгийн төв байгуулсан талбайтай маш олон тасгууд нэмжнээр нэгсэн. За тэр хэмжээгээр одоо харьцах тасгийн маань хэмжээ одоо мэдлэг маань цар хүрээ маань ихсээд за тэр хэмжээгээр бидний мэдлэг аюу өргөн болж эхэлж байгаа. За тэрнтэй холбоотойгоор бас наривчсан чиглэлүүд бас гарч ирж байгаа. За тэгээ анагаах ухааны технологи хөгжихийн хэрээр бидний мэдлэг за бидний ашиглаж байгаа онцлогоо бүх юм сайжирч байгаа. За дүр санчилгааны эмчийн өөр нэг давуу тал нь юу гэж миний хувьд бодоод үзэхэд за хичнээн өвчтөнтэй харьцдаггүй ч гэсэн за тухайн өвчнийг за эрдэнэхийн туяа ажиллаад онцлогоо хийж байгаа хэрнээ за тэр хүнд өөрт нь зовир илэрхгүй байгаа өвчнийг нэгдүгээрт ойлгож байгаа тийм нуугдмал гэхээсээ илүү одоо тухайн хүн онцлогдож чадаагүй өөрөө мэдэхгүй явж байгаа зовиргүй болж байгаа оншилж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар талаараа эмчилгээ хийлгэж байгаа эмчнэр хагалгаа хийж байгаа эмчнэр бид нэр тухайн өвчний талаар илүү мэдээлэл өгч байгаа. За гуравдугаарт яг уу гэхээр зэрэг тухайн хийсэн эмчилгээгээ бид нэр хавдарч юм уу ямар нэгэн байдлаар үүссэн өвчнийг эмчилж байгаа явцыг бид нэр одоо дахиж ийн үү, хүндэрч ийн үү, эдгэрч ийн үү, дахилтын хугацаа маань хэрэг нэрийг бас хянах боломжтой. Бусад хүмүүсийг бодвол хичнээн өвч
Хүргэж байгаа цуврал нэвтрүүлэг маань өнөөдөр дүрс онцлогооны төвийг онцолж байгаа. За бид өнөөдөр дүрс онцлогооны төв дотор маань одоо радиологийн тасаг, ангиографийн тасаг гэсэн хоёр тасагтай миний хажууд одоо ангиографийн тасаг эрхлэгч баасан ч зогсож байна. Өдрийн мэндүргийг танд. Сайн бацгаана уу? Та бүхэн өдрийн мэндүргийг. За манай тасгийн хувьд болохоор 2019 оноос хойш тасаг үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогоор бол 5 эмч, 1 зөвлөх эмч, 5 эмч, 3 зөвлөгч, 3 техникч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо цуцсан дотуурах амьд ажилбарыг онцлогоо олон эмчилгээг одоо хийгээд явуулж байна. Тэгээ ерөнхийдөө бол манай тасаг 2 ангиографийн аппараттай. Нэг нь болохоор 2018 оны G Innova 530, нөгөөх нь болохоор 2022 оны Siemens Artis Z гээд одоо B план одоо энэ аппаратанд одоо болохоор бид нар болохоор нейроангиографи одоо өрөөнд орж ирсэн байна. Манай дээр болохоор энэ тархины цуцсан дотуурах оншилгоо болон цуцсан дотор хийгдэх мэс ажилбаруудыг одоо хийгддэг одоо онцлогтойгоор давуу талтай. За манай тасаг амбулаторийн үйлчлэгийг өглөө 9-өөс өдөр 3 цаг 30 минут хүртэл амбулаторийн үйлчлэгийг хуваарийнхаа дагуу үздэг байгаа. Тэгээд үйлчлэг хийхдээ одоо чиглэлээр үйлчлэг хийн. Сүүлийн үед болохоор амбулаторийн үйлчлэгээ өргөжүүлээд нейроангиографи одоо үйлчлэгийг тусад нь салгасан байгаа. Тэгээ одоо энд болохоор ягаад тэгэхээр сүүлийн жилүүдэд одоо хөгжил нэмэгдсэнтэй холбоотойгоор одоо үйлчлүүлэгч нар бас нэмэгдэж байна. Тэгээ нөгөө тэнцүү холбоотойгоор амбулатороо үйл ажиллагаа өргөжүүлээд одоо ажиллаж байгаа манайх. За өнөөдөр болохоор манай дээр тод 2 эмч энэ үдэнд үзлэг хийж байна. Одоогоор бол яхаа үзлэг хийгээд эндээ болохоор хүмүүсийнхээ шинжилгээ бүрдэлт болон одоо компьютер томографийн шинжилгээч бас шинжилгээнд үзээд хүмүүсээ одоо ингээд ажилбарт төлөвлөх үү яах вэ? Дараагийн шат руу явуулах уу гэдгийг энэ шийдэд байгаа юм байна шүү дээ тийм. Тэгээ дараагийн шат гэхээр маш хамгийн дараагийн шат одоо нөгөө еврон тий одоо ажилбарт хийх үү тэр талаас нь руу явуулах уу одоо зөвлөгөөнд орох хүмүүсээ эндээ сонгож аваад тэгээд ажилбарт орох хүмүүсээ сонгож аваад бас дараа нь зөвлөгөөнд ороод хоорондоо асуудаг ямар ажилбар хийх үү яах вэ гэдэг шийдэлд хүрдэг байна. За эндээс шийддэг өрөө байна амбулатор. Ангиографийн техникч мөн хүрээд байна. За өөрийнхөө ажлын онцлогийг бас танилцуулаач тий. Яг дүрс онцлогын техникч тэгээ ангиографийн техникч гэдэг нь бол ерөнхийдөө бол яг адилхан мэргэжил хэрнээ ингээд тусдаа ингээд өөр ингэсэн нөгөө нэг наривчлаа салаад явуулахаар бас зүгээр одоо босоод одоо ерөнхийн техникч нараас бас онцлогтой. Яагаад гэвэл хагалгаа эмчилгээ онцлогоо гэдэг яг зүгээр ингээд онцлогоо хийхгүй зөвхөн ингээд хагалгаанд ч гэсэн оролцож явдаг болохоор зэрэгүүрээ бас онцлогтой. Мэдээж бас нөгөө нэг шин тутам гарч байгаа энэ томог төхөөрөмж арга технологиуд дээр өөрөө ч гэсэн бас ижлэхэн л нөгөө юу ахиулсан байх хэрэгтэй билгүй тийм мэдлэг ур чадвараа ер нь бол өдөр болгон ингээд нэг төрлийн кейс байхгүй өдөр болгон өөр хүн дээр бүгд л өөр шинэ кейс тийм болохоор өдөр болгон ингээд нөгөө нэг мэдлэгээ нэмээд тэгээд одоо ингээд босод одоо нөгөө нэг техникч эмч зөвлөгч нараас асуугаад тэгээд бусдад нь бүгднтэй зөвлөцөөд асуух юм асуугаад тэгээ явдаг. За манай тасгийн хувьд болохоор цуцсан дотор ханшлагын эмчилгээг тархин дотор тэгээд хэвлий тэгээд захын судас бас зүрх судас гэдэг манай одоо ангиографийн засагт бол хийгдэж байгаа. Тэр дундаа болохоор энд болохоор тархины судасны онцлогоо болон хагалгаан дотроо сүүлийн үед одоо Монгол улсад нэвтрээд байгаа хийгдэж байгаа хагалгаануудыг бол бүх төрлийн хагалгааг бол хийж байгаа гэсэн үг. Тэр нөгөө хийхдээ мэдрэлийн мэдслийн тасаг, мэдрэлийн эмчнэр тэгээд манай одоо тасгийн эмчнэртэй хоорондоо зөвлөж байгаа бас зөвлөх эмчнэртэйгээ зөвлөж байгаа одоо хагалгаа хийх үү одоо эмчилгээ хийх үү яах вэ нийтлэл эмчилгээ хийх үү яах вэ гэдгийг бас шийдээд тэгээд эхлээд өмнө хүнээ онцлогоонд оруулчаад үнэлээд хагалгаа хийх үү гэдэг асуудал руу шилждэг байна. За яг хөрвүүлжлээ ярьчих тий. Тэгээд зүрх судасны шигдээс нэгж нь бол тусдаа бас эмчнэр маань зүрхний одоо цуцсан доторх эмчилгээнд бас хийгддэг байгаа. Бидний хувьд болохоор маань цагт хийж байгаа нийт ажилбарын 60-70% нь элэгний хавдрын одоо цуцсан доторх цуц бөглөх эмчилгээ, төлөх эмчилгээ болон бусад одоо цуцсан дотор хийгдэх ажилбаруудыг бол хийдэг байгаа. Тэгэхээр нийт одоо хагалгааны 60-70% нь бол элэгний хавдрын чиглэсэн хагалгааг хийж байгаа тий. За одоогоор манай тасагт хэрэглэгдэж байгаа элэгний хавдрын төлөх эмчилгээнд хэрэглэгдэж байгаа аппаратуга энэ маань болохоор Star Med компани аппарат. Тэгээд энэ аппаратны маань давуу тал нь юу гэхээр
сая сүүлийн үед шинээр эмчилгээ нэвтэрж байгаа. Энэ 3 олон электродоор одоо түлэх боломжтой 3 электродоор ингээд түлэх боломжтой 3 юм зориултын юутэй зөв ингээд байршуулах зориулттай юм аппарат байгаа. Бид сая 2 сард энэ аппаратыг шинээр нэвтрүүлээд шинэ эмчилгээний харахад одоо 3 зүгээр олон зүгээр хавдрыг түлэх одоо сургалтыг бас эмнэлэгтэй амжилттай зохион байгуулад одоо тэг үйл ажиллагаанд хэрэгжилж байна. Ингээд судсан дотор эмчилгээ хийснээр хүндээ зовир шаналгаа багтай тэгээд дээрээс нэмлэг твтэх оргоног багтай тэгээд амьдралын чанарт их сайнэр эргээр нөлөөлөх зөндөө олон давуу талтай. Тэгээд сүүлийн үед одоо олон улс болон одоо Монгол улс бол 3 дугаар улсын 3 дугаар төмөглөгдөр хийгдэж байсан. Одоо тэгээд ингээд төвлөрлийг саруулах зорилгоор 1 2 3 дугаар эмнэлгүүдэд хийгдэж байна. Тэгээд одоо хөдөө орнуудын эмнэлэгт бас ангиографи аппарат суурилгацсанараа бас энэ төрлийн онцлогоонуудыг бас хийж эхэлж байна. Одоо ингээд 2 дугаар эмнэлгийн эмчнэрээс яриа авахлаар ялч хөл энэ нөгөө аппаратынхаа нөгөө яг сэр одоо тэгээ юу гэдэг загварынхаа нэрийг яг л хэлээд байна л да. Энэ бол энийг хэлж байгаа нь мэдээж нөгөө хамгийн сүүлийн үеийн энэ тоног төхөөрөмжийг бид ашиглаж байгаа шүү гэдгийг л бас онцлоод байна уу гэж миний ажигласнаар хараад байгаа шүү дээ. Зөв үү? Ер нь манай эмнэлгийн хувьд болохоор одоо онцлогооны үндэсний онцлогооны эмнэлгийн төв байгуулагдсан. Тэгээд дагаад нөгөө аппарат тоног төхөөрөмж байна. Бүх онцлогооны нөгөө аппарат тоног төхөөрөмж байна. Бүгд одоо сүүлийн үеийн хүчин чадал сайтай аппаратууд суурилгагдсан байгаа. Ангиографийн одоо хөгжил бол маш хурдтай явагдаж байна. Яг үүндээ бол одоо сүүлийн 10 гаруй жилд энэ судсан дотор хийж байгаа ажилбаруудаар одоо өөр бусад төрлийн одоо өвчнүүдийг эмчлэх ийм тактик руу шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл энийг минимал инвазив гэж нэрлэж байгаа. Бага зовиртой одоо зүсэлт хийдгүү аргаар эмчлэх боломж нь улам ихсэж байгаа. Тэгэхээр нөгөө хүний биеийг том хэмжээтэй зүсээд ингээ хагалдаг хагалгааны одоо аргачлал маань харьцангуй одоо багасж байна гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр энэ одоо дэлхийн нийт хөгжиж байгаа аргыг бид нар бас тодорхой хэмжээнд Монгол улстай нутагшуулах нэвтрүүлэхийн тулд олон улсын одоо хурал зөвлөгөө сургалтанд сууж ирж тэр технологиг бас нутагшуулах тал дээр нэлээдгүй ажиллаж байгаа. Жишээлбэл энэ жил одоо Нойр Булчир хаан одоо мис заслаар тайрагдахгүй болцсон үе шатанд орсон хавдрыг irreversible electroporation гэдэг одоо аргаар одоо төлж эмчлэх аргыг одоо нутагшуулахаар бид нар судалгаа нийт төвшөнд явж байгаа. Тий. Одоо жишээлбэл Тайван, Хятад, Сингапур зэрэг орнууд, Азийн орнууд айгүй сайн хөгжсөн байна л да. Тэгэхээр энийг одоо жишээл Монголд нутагшуулаад ороод ирэх юм бол одоо жишээлбэл мис засал эмчилгээ Нойр Булчирхад хийж болохгүй гэсэн тохиолдолд хоёрхан заалттай. Илгийг бол харьцангуй эмчилгээний сонголт зөвхөн байхгүй. Тэгэхээр одоо тайрагдаж болохгүй болсон хавдартай хүмүүс жишээлбэл тэр аргыг хэрэглэх юм бол бас тодорхой хугацаанд амьдрах насыг нурцсан, амьдралын чанарыг нэмэгдүүлнэ гэсэн үг байхгүй. Ер нь бол эмч насан туршдаа суралцдаг гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр технологи нь хөгжөөд байгаа учраас бид нар дагаж одоо хөгжихөөс өөр ямар ч арга байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр технологи тэр одоо эмчилгээний арга аргачлалууд одоо ингээд сайжрахын хэрээр бид нар суралцахгүй бол ингээд хоцроо үлдчихнэ. Тийм учраас дагаж ингэж хөгжиж явах угаасаа зөв тогтолтой. Нөгөөтэйгүр бас өвчний зарим шинж тэмдгүүд, зарим одоо илэрлүүд бас ховсож өөрчлөгдөж байна. Тэрийгээ дагаад бас зарим